Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдрийн хичээлийн сэдэв маань ирэм үгийн ийг зөв залган бичцгээе. Дэвтрээ гаргаад ан сар өдрөө тавиад гарчгаа бичээрэй. Ир ба эм ихшиг. Бүгдээрээ мэдэн тийм ээ хүүхдүүд ээ. Ир ихшигт үндсэн 7 ихчгээс а, о, ө ордог бол тослох ихчгээс я, ё, ё 61-ийн и буюу уян өсгөнүүд маань ордог байх нэ. Эм ихшигт үндсэн 7 ихшгээс э, өө, ү ордог бол туслах ихшгээс е, ю өсгүүд маань ордог байна. Саармаг ихшигт үндсэн 7 ихшгээс и ордог бол туслах ихшгээс хагас и ордог байх нэ. Бүгдээрээ дээрх үгсийг ир имээр нь ангилан бичцгээе. Дэвтрээ гаргаад бичгтээ бэлэн биз хүүхдүүдээ. За тэгвэл хамтдаа бичцгээе. Багш, найз, өрөм, үйлдвэр, сүүдэр, навч, ишиг, онгоц, тууж, мэдлэг, туулай, сургууль, оточ, хэрэм, салхи, гариг. Бичсэн үү хүүхдүүдээ? Ингэж бичсэн бол маш сайн байна. Бичиж амжаагүй нь хурдан дагаад бичээрэй. Эм үгэнд урт и буюу эм үгийн ийг залган бичдэг. Ир үгэнд уй буюу ир үгийн ийг залган бичдэг. Бид мэднэ тийм ээ хүүхдүүдээ? Ир эм үгийн ийг зөв залган бичье. Эхний баганд дандаа эм үгнүүд байна. Хоёр дахь баганд дандаа ир үгнүүд байна. Гурав дахь баганд дандаа мөн ир үгнүүд байна. Эм үгэнд эм үгийн и бичнэ гэсэн тийм ээ хүүхдүүдээ? Хамтдаа бичцгээе. Сүүдрийг балархай их шиг гээгдэж байна. Хэрмийг мөн балархай их шиг гээгдсэн байна. Өрмийг балархай их шиг гээгдсэн байна. Ишгийг мөн балархай их шиг гээгдэжээ. Үйлдвэрийг балархай их шиг гээгдээгүй байна. Туулайг ир үгэнд ир үгийн ийг залгах учраас 2 дугаар баганд дандаа ир үгийн ийг бичнэ. Самрыг балархай их шиг гээгдсэн байна. Найзыг, онгоцыг балархай их шиг гээгдээгүй байна. 3 дахь мөрөнд дандаа ир үгнүүд байна. Эдгээр үгсэд ир үгийн ийг залган бичиж болох болов? Өө зүйтэй. Болохгүй шүү дээ. Яагаад болохгүй лээ хүүхдүүдээ? Маш сайн. Зөрөөд 6 үсгүүдээр төгссөн байна. Бүгдээрээ дүрмээ эргээд саний. Зөрөөд 6 ямар үсэг байдаг лээ хүүхдүүдээ? Ж, ч, иш, зөөлний тэмдэг, и, г үсгүүдээр төгссөн ир үгэнд эм үгийн ийг залган бичдэг. Тийм үү хүүхдүүдээ? Маш сайн. За тэгвэл бүгдээрээ дандаа эм үгийн и бичих нь тийм ээ? Гариг. Гаригийг балархай их шиг гээгдсэн байна. Навчийг сургууль. Анхааралтай ажиглаарай хүүхдүүдээ. Зөөлний тэмдгээр их үгэнд урт ихшгээр эхэлсэн залгуур залгахад урт ихшгийн эхний ихшиг нь гээгдээд зөөлний тэмдэг маань и болоод хувирдаг байна. Сургуулийг, багшийг, туужийг, одоо салхийг гэдгийг мөн анхааралтай ажиглаарай хүүхдүүдээ. И балархай ихшгээр төгссөн үгэнд урт ихшгээр эхэлсэн залгуур залгахад урт ихшгийн эхний ихшиг нь гээгдэж өвгөнд байсан балархай ихшиг и маань хിവэрэ бичигддэг байна. Салхийг. За дараах үгс залгуураа зөв залган бичсэн байх тийм үү хүүхдүүдээ? Маш сайн байна. Сүүдэр, хэрэм, өрөм, ишиг, самар, гариг гэдэг үгсэд ир эм үгийн ийг залган бичгэд балархай ихшгийг яагаад гэсэн юм бол
Та нар дүрмийг нь мэдэх үү? Тэгвэл энэ найз маань хэлэх гэж байна. Гээгүүлэгчээр төгссөн өвгөнд урт хишгээр эхэлсэн залгуур залгахад эцсийн гээгүүлэгчийн өмнөх балархай ах шиг үүрэггүй бол гээгддэг байна. Жишээлх юм бол сүүдэр гэдэг үгэн дээр ийг залгахад эцсийн балархай их шиг маань гээгдчихсэн байна. Сүүдэр гэдэг үгэнд балархай их шиг маань эрг гээгүүлэгчийг ихшигжүүлж байсан бол араасаа эрг гээгүүлэгч маань их шиг авахаар балархай их шиг шаардлагагүй болсон байна шүү дээ. Тийм ээ хүүхдүүд ээ. За тэгвэл цаашаа бүгдээрээ хамтдаа явцгаая. Дараах үгсийн балархай их шигийн үүргийг тайлбарлая. Сүүдэр, хэрэм, өрөм, ишиг, уйлдвэр. За сүүдэр гэсэн хоёр үедээ эм үг. Үгийн хоёрдугаар үед орсон балархай ах шиг ихшигт гээгүүлэгч эрийг ихшигжүүлсэн байна. 9 дээр нэмэх нь 7 тэнцүү ихшигтэй. За хэрэм гэсэн хоёр үедээ эм үг. Үгийн хоёрдугаар үед орсон балархай ах шиг ихшигт гээгүүлэгч эмийг ихшигжүүлсэн байна. 7 дээр нэмэх нь 7 тэнцүү ихшигтэй. Хүүхдүүд багшаагаа дагаад хамтдаа хэлээд яваарай. Өрөм гэсэн хоёр үедээ эм үг. Үгийн хоёрдугаар үед орсон балархай ах шиг ихшигт гээгүүлэгч эмийг ихшигжүүлсэн байна. 7 дээр нэмэх нь 7 тэнцүү ихшигтэй. Ишиг гэсэн хоёр үедээ эм үг. Үгийн хоёрдугаар үед орсон балархай ах шиг ихшигт гээгүүлэгч гийг ихшигжүүлсэн байна. 9 дээр нэмэх нь 7 тэнцүү ихшигтэй. Уйлдвэр гэсэн хоёр үедээ эм үг. Үгийн хоёрдугаар үед орсон балархай ах шиг ихшигт гээгүүлэгч эр болон ихшигт гээгүүлэгч вэг ихшигжүүлсэн байна. 7 дээр нэмэх нь 9 тэнцүү ихшигтэй. 9 дээр нэмэх нь 7 тэнцүү ихшигтэй. 7 дээр нэмэх нь 7 тэнцүү ихшигтэй. Хамтдаа тайлбарласан уу хүүхдүүд ээ? Бүгдээрээ зөв тайлбарласан гэдэгт багш нь итгэлтэй байна. Өөрсдийнхийгээ багшийнхаа хийсэнтэй харьцуулан үзээрэй. Гэрийн даалгаварт сандал, галж, орон, ахмад, салхи, морь, эмгэн, охин, банш, анги, өвгөн, багаж, дэвтэр гэсэн үгүүдийг үеэр заглан бичээд өргөлдөд ихшгийг шараар балархай ихшгийг цэнхрээр будаарай. Балархай ихшгийн үүргийг тайлбарлаад эм үгийн тохирохыг залган бичээрэй. Амжилт хүсье хүүхдүүд ээ.